үзэгчдийн спорт сонирхогч та бүхнийг нэгэн хүндэтэй зочинд оролцуулъя. За яхаа аргагүй энэ жил үндэсний дээд лиг 30 дахь жилтэйгээ залгасан. Өшгөө нэгээр 30 жилийн хугацаанд 29 жилтэй лигийн тэмцээнийг ногоон талбай дээр будах талбай дээр тасралтгүй шүүж байгаа Монголын сагсан бөмбөг албаны шүүгчдийн зөвлөлийн дараа мөнхцээтэй та бүхнийг уулзъя. За өдрийн мэнд. Тамаа өдрийн мэнд. За өнөөдөр FIFA-ийн тоглолтууд эхэлж байна. Нэлээд ширхэг өрсөлдөөнөр мэдээ сая Асын үлгэд Дархан Юнайтед 2 өрнөлөө. Тэгээд өнөөдөр бол бас Монголын сагсан бөмбөг албаны түүхэн өдөр. Яг тэгэхээр Сэлэн болцоогийн Жигоноор тоглож Эмбэгийн тоглогчийг нэлтгсэн байгаа. За таны өнөөдрийн FIFA эхэлж байгаа сэтгэлээ хуваалцаад хоёул ярилцлага хийх. За бидний хувьд бол FIFA-ийн тоглолт өчигдөр хэлсэн байгаа. Тоглолтууд маш ширүүн. Тэгээд бас тамирчдын характер нь бас шууд өөрчлөгдөд ороод ирдэг учраас шүүгчтэйгээс сэтгэл зүг бас яг тэр хэмжээгээр бэлдэж бид нэр ажил дахиад нэмэгддэг байгаа. За мэдээж шүүгчд тоглолтыг ялангуяа чухал тоглолтыг шүүнд эслэнэ гэдэг бол маш хариуцлагатай ажил. Тэгээд энэ удаад бас шүүгчдийн бүрэлдэхүүн ямар байна? За өнгөрсөн жилийн лигээс бас шүүлтэн дээр ямар ахиц дэвшил онцгой одоо нээлтүүд гарав. За өнгөрсөн жилийн үед бол манайх 75 орчим шүүгчээс шалгалтаа аваад тэгээд олон улсын нэг шүүгчтэйгээ тэгээд одоо FIFA-гаас бас 2 шүүгчдийн бүрэлдэхүүнтэй ингээд тоглолтоо явуулж байна. Энэ жилийн тухайд бол бас нэг 62-3 шүүгчээ шалгаруулж авсан. Тэгээ одоогоор бол яг FIFA шүүх 10 шүүгчээ бид нэр өөртөө сонгоод авсан. Дээрээс нь 2 FIFA-гийн шүүгч, дээрээс нь дахиад Монголоос 3 шүүгч FIFA-гийн хистэн завхаар одоо сургалтандаа хамрагдаад явж байгаа. Энэ жилийн хувьд лиг дээр яг одоо FIFA-гаас хамтдсан 2 шүүгч ажиллаж байгаа юу? Хэдэн шүүгч ажиллаж байна? Энэ жил бол Монголоос нэг шүүгч байгаа FIFA-гийн White лицензтэй манай Ганбаяр ажиллаж байгаа. Нөгөө хоёр нь бол FIFA-гаас биднэрт хамжилж өгсөн 2 шүүгчийн бүртээ нийтдээ 3 олон улсын шүүгчтэй ажиллаж байгаа. За лигийн түүхэндээ 29 жилийн хугацаанд лиг тасралтгүй яг бодох талбай шүүлсэн. Тэгээд хамгийн онцгой тоглолтууд хоёулаа нэг дурсамжаа хуваалцъя гэжээ. Надад бол зөндөл дурсамж байгаа. Яг талбай дээр 25 жил шүүлсэн. За тэгээд нөгөө хамгийн одоо толгойд үлдсэн гэх юм бол нөгөө нэг жоохон маргаантай тоглолтууд үлдсэн шүү дээ. Тэгээд XMG азаргнууд 11 интерийг тоглож явах үеийн тоглолтууд бол надад илүү жоохон юм үлдсэн. Энэ шүүгчийн ажлыг бол хүн болгон бол хийж чадахгүй. Бас талбай шүүгчийн ажлыг нэлээд мэдрэмжээ хөгжүүлэх өөрийгөө бас нэг сэтгэл зүгөө өдөрт тийм онцгой шин чанарууд бас эзэмшдэг байх гэж би боддог. Мэдээж бахархалтай байх уу? Өмнө нь бас хэлжсэн. Энэ тамирчдын одоо эд оргилж байгаа гоё 4-5 жилийнх нь хай гэх юм уу юудыг яг талбай дээрээс нь дэрэгдээс нь хардаг та маш баярлалаа. Баяртай байж. За амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэнд ажил хүсье.